За сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе танд. За та боловсролын байгууллагт хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? Би боловсролын байгууллагад 36 дахь жилдээ ажиллаж байна. За тэгвэл таны мэргэжлэрээ бахархдаг нэг ажиллаж исэн хугацаанд өөрт сэтгэлд татан үлдсэн онцлог зүйл дурсамжийнхаа талаар ярил. За ер нь бол багшийн мэргэжил бол хамгийн сайхан мэргэжил. Ягаад гэвэл машинтай, техниктэй харьцдаг, хүнтэй харьцдаг. Хүний ухааны мэргэжил учраас би энэ мэргэжилтэй дуртай. Тэгээ энэ мэргэжилтэй олчлын энэ ажлыг он удаан жил хийж байгаа. Монголын боловсролд 36, энэ дотроос ерөнхий боловсролын сургуулиар 25 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ хүний ухааны хүний сэтгэлийг эзэмддэг, хүний сэтгэлд нь ордог, хүний хүн болгодог ийм агуу хүмүүс бол багш нар учраас багшийн мэргэжилд дуртай, багшийн мэргэжилд хайртай, энэ ажилдаа дуртай. За тэгэлгүй ах уу. Тэгвэл нийт сургуулийнхаа багш нар болон ажилчтай хандаж өөрийнхөө зүгээс мэдчилгээд төвшлүүл. Түрүү нэг асуултанд дутаа хариуллаа. Хамгийн гоё дурсгал би өөрөө энэ сургуульд анх 1989 онд багшаар орсон. Тэгээ сургуульд 10 жил багш хийгээд сургуулиасаа 30 дугаар сургуулийн захирлаар энэ сургуулиасаа томилогдож яваад 23 жилийн дараа энэ сургуульд буцаад захирлаар ирж байгаа. Энэ бол хүний амьдралд байдаг давтагдшгүй бас их бахархам сайхан түүх. Энэ түүхээр их бахархаж байна, сургуулаараа бахархаж байна. Давтуу сургуульд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа энэ сургуулийн төлөө зүрх сэтгэлээс ажилдаг бүх хүмүүст энэ сайхан түүхт баяр буюу Монголын дэлхийн багш нарын өдрийн халуун мэндийг хүргье. За баярлалаа. За баярлалаа. Та нартай ч гэсэн сайн сайхан нэгээрээ баярлалаа. За сайн байна уу? Өдрийн мэнд. За танаас нэг хэдэн асуулт асуух. Боловсролын байгууллагт хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? Багш нь бол боловсролын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна. За багш нь 18 дугаар сургуулийг өөрөө төгссөн. 18 дугаар сургуулийг төгсөөд ер нь 18 дугаар сургуультай 30 жил ажиллаж байгаа. Юунес 10 жил багшлаад 20 жил сургалтын менежер. Тэгээд 7 дугаар сургууль гэж нисхийн буянтгой зохицолбор сургууль 5 жил сургалтын менежер ажиллаад буцаад сургууль дээр ер нь бол сурсантайгаа нийлээд 18 40 жилийг өнгөрөөж байна гэсэн үг. Энэ сургуульд. За дээр нь 18 дугаар сургуулийн 30 жил хийхэд сурагч байсан. 40, 50, 60 жилийг гардаж хийсэн. Тэгээд ирэх жил 70 жилээ хийх гээд ингээд сууж байна да. За мэдээж гайхалтай. За тэгвэл таны өөрийнх нь эзэмшсэн мэргэжлийн бахархмаар ажиллаж явах хугацаанд сэтгэл татан үлдсэн онцлог зүйл үйл явдал гэвэл. Тийм ер нь бол багш хүн бол шаваараа бахархдаг. За багшлах хугацаанд бол Сагсан бөмбөгийн Stars 18 гэсэн Сагсан бөмбөгийн клуб байгуулж ажилуулад тэр хүүхдүүд маань олон жилийн хөдөлмөрөөрөө 2008-аас 2012 он хүртэл 5 жил дараалан улсын аварга авсан спортын мастер 10 гаруй олон улсын хэмжээний мастер 6 төрж гарснаас зөвхөн манай сургуулийн шавнараас за ингээд мөн олимпиад манай сургуулийн чимд толгор гэдэг шав маань 3-3 харьцах Сагсан бөмбөгийн олимпиад оролцсон. Ингээд 18 дугаар сургуулийн бахархал болоод явж байгаа. Энд бол бас Stars 18-ийн үеийн багш нар байсан. Инх төвшин нэргүй багш нарын хувь нэмэр бас маш их байгаамаа. Тэгээд багш хүн бол хүүхдүүдээрээ шавнараараа л бахархдаг. За тэгвэл утгагүй болгож байгаа багш нарын байр зориулаад сургуулийнхаа нийт багш нар болон ажилчдаа өөрийнхөө зүгээс мэдчилгээ төвшүүлвэл. За ингээд Монголын багш нарын баяр, олон улсын багш нарын баярыг тохиолдуулан нийт хамт олондоо үеийн хамт багшилж байсан багш нартай удирдлагуудаа багш нарын баярын халуун баяр хүргэж чин сэтгэлээсээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ажлын амжилт бас хүсье. Баярлалаа.
За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За та боловсролын байгууллагт итгэжлээ ажиллаж байгаа вэ? За би боловсролын байгууллагт 26 дахь жилдээ ажиллаж байна. Үүний сургалтын менежер 14 дахь жилдээ ажиллаж байна. Өмнөх сургууль ажлын гараагаа яг ханаас эхэлжсэн бэ? За миний хамгийн анхны ажлын гар Аранга аймгийн их Тамир сумын 10 жилд математикийн багшаар ажлын гараагаа эхэлжсэн. За тэгвэл энэ сайхан мэргэжлэрээ бахархдаг. За ингээд онцлсон үйл явдлынхаа талаар ярил. За мэдээж багш мэржлэрээ бахархалгүй яг багш гэдэг бол ерөөс яг одоо Монголын ирээдүйн дэлхийн бүх хүүхдийг өсөж өндих гарааг өсгдөг ийм сайхан мэргэжил. Тэгээ бүх боловсролын шатны бүх СΟ байна, ЕБС байна, ихтэй сургуулийн багш нар гэдэг бол багш мэржлэрээ бахархдаг хүмүүс байдаг баха гэж боддог. За одоо утгагүй багш нарын баярлах байгаа сургуулийнхаа нийт багш нар олон ажилчтай хандаж өөрийнхөө сэтгэлээ өгье, мэдчилгээ төвшүүлвэл. За ингээд нийт эвсэг сайхан хамт олондоо 18 дахь сургуулийн хүчрхэг багш нартай, багш ажилчдаа Монголын багш нарын 59 дэх, дэлхийн багш нарын 31 дэх баярын өдрийн халуун мэндийг хүргье. Тэгээ та бүхний минь ажил үйлсэн өдрөг байж хамгийн гол нь эрүүл энх байгаарай гэж бүгдд нь хүсье өрөөё. За баярлалаа. Баярлалаа. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, сайн байна уу? За та боловсролын байгууллагт ажиллаад хэдэн жил болж байгаа вэ? За 35 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд аби улсын түүчилэх салбар бол боловсролын салбар байдаг. Тэгээд энэ том айлд ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Ажлын гараагаа хаанаас эхэлжсэн бэ? Сэдэн аймгийн Мандал сумын 4-р сургуулиас эхэлжсэн. Одоо тэгээ 35 дахь жилдээ улсын тэргүүний 18 дугаар сургуульд ажиллаж байгаадаа маш их баяртай байна. За мэдээж энэ сайхан мэргэжлэрээ бахархдаг зүйл байгаа. Тэрнийхээ талаар ярил. Цагаан цаас шиг хүүхдийг одоо хүн болгож эрдэм мэдлэг олгож байгаадаа бас маш их баяртай байдаг. Тэгээд хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдтэй хамтарч ажиллаад хүнээр хүн хийж байгаадаа бас мэргэжлэр бахархдаг. За одоо утгагүй багш нарын баярлах байгаа сургуулийнхаа нийт багш нар олон ажилчтай хандаж өөрийнхөө зүгээс мэдчилгээ төвшүүлвэл. За улсын тэргүүний нийслэлийн хошоо тэргүүний хаан уул дүүргийн 4 удаагийн тэргүүний гадаад талын төрөлжсөн сургалтаа 18 дахь сургуулийнхаа нийт багш нартай ажилтан ажилчтай Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Бүгдээрэнд нааз жаргал эрүүл энх ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өдөр тав. За та боловсролын байгууллагт хэдэн жилдээ ажиллаж байгаа вэ? 16 дахь жилдээ ажиллаж байна боловсролын байгууллагт. Таны ажлын гараа хаанаас эхлээд одоо ингээ 16 дахь жилдээ 18 дахь сургуульд ингээ ажиллаж байгаа? Анх 118 дахь сургуульд түүхний үеийн багшаар. Одоо 18 дахь сургуульд 11 жил нийгмийн ажилд хийж байна. За ингээд нийт одоо багш нартай Монголын болон дэлхийн багш нарын баярын мэндийг хүргэж амьдралд наад шаргал ирүүлэх энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж хэлье. За таны энэ өөрийн эзэмсэн мэргэжил за одоо бахархдаг ажиллаж байгаа хугацаанд ингэж бахархаж исэн сэтгэл дотн үлдсэн онцлог зүйл. За яг эзэмсэн би бол Монгол Цэг сургуулийг түүхийн багш түүхний нөхөний багшаа төгссөн. Тэгээд Улаанбаатар эрдэм сургуулийн нийгмийн ажилтан мэргэжилтэй 2 мэргэжилтэй. За ажиллаж хугацаанд мэдээж одоо бас маш олон тийм ээ сайхан дуудсамжтай зүйлүүд байна. За спортын одоо тэмцээнд тий юугаараа хамт олноороо төрүүлж илаа. За мөн одоо хүүхдүүд маань найралтуу болон тийм ээ урлаг спортын тэмцээнүүдэд амжилт төрүүлж ирсэн энэ бүх үйл явц бол одоо сэтгэлд бол тийм ээ дуудсамж болон болцсон байдаг. За одоо утгагүй болох жоо багш нарын байр зориулаад сургуулийнхаа нийт багш нар болон ажилчтай хандаж өөрийнхөө зүгээс мэдчилгээ төвшүүлвэл. Нийт 18 дахь сургуулийнхаа багш ажилчдад Монголын болон дэлхийн багш нарын баярын мэндийг хүргээд аз жаргал эрүүл энх энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. 18 дугаар сургуулийнхаа эрдэмтэн багш нарт багш нарын баярын халуун мэндийг хүргье. Дундангийн багш нар 2025-аас 26 оны хичээлийн жилийн
багш нарын баярыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод одоо дуусах шатндаа орж байна. Тэгээд бид бүхний бэлтгэн явуулж байгаа баярын үйл ажиллагаа маргааш болно. Тэгээд сюрприз 6 бол маргаашийн багш нарын баярын үйл ажиллагаа юм аа. Тэгээд та бүхэн нэгэн оройг бид бүхэнтэй хамтдаа хөгжин цэнгэж аз жаргалтай өнгөрүүлэхийг урьж байна. Тэгээ манай баяр бол эхэлсэн цагаас сюрпризээр дүүрэн байх болно. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.